юм байна. Тэгсэн он бод 2008. Микрофоноос шүүгээ дотор бэхсэн байна. Чигсэн зай дотор бэхсэн байна. Чигсэн байна дээр гэдэг сар. Их болов бэвэр битал. Үсгэм дээр хадуу шиг зүдэ одоогүй хитгсэн хойч мэдээ өөрийг гэдэг талт. Бодож нүнгүй хин юм дагээ төвцөө намайг дорсон гэрчгэн. Мөвчгсэн үхэл тундас минь нэг шандны нэрсээр. Dr. Berg, Dr. Hill, Mr. Hill, and you're gonna despise. Rocket bag гэдэг нэрийг өгнө би микрофон авах чамаа мөнгө шахаж өстө өчигдөр шиг санаа join боломж би метод бодлоо одоо хөтөс сүнсхий үдэгдэж шиг манай join энд хийх ажил минь дуусаагүй хоёр хүн самаа гасаа би санаа хана join хийж би зүгээр дэрэг чараад тус замаа тайлг нэж 5 жилээр санаа join Би бусдаас онцгой. 90 хоногийн 3 төрлийн хязгааргүй багцаас аваад би брендинг 2017 оны шоунд оролцоорой. Би брэнд. Арамд хүргийн эрх мөндөд үзэгчтэй NBA Talk нэвтрүүлгийн 29 дахь дугаар байна. 29 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Энэ бол 2016-аас 17 оны улирлын сүүлчийн дугаар юм аа. Тэгээд улирлаа дүгнсэн өнгөрсөн 2-7 хоногт болсон үйл явдлыг батсан нэвтрүүлгийг Бажи ялалт идрээ заяа дөрөв хүрэхэд бэлэн болоод байна. Их чинь боллоо доо. Их байтгай юм болчихно. Юу ялаа? Ер нь зүгээр одоо нэвтрүүлэг маань нэг одоо сүүлийн дугаар. Бидэнд ярих зүйл их байгаа гэсэн цагийг товчхон ашиглаж бодож байна. NBA Talk-ыг хөтлөхөд ер нь заяа маань Бажи маань хоёлаа анхны жилдээ хөтлсөн. За энэ жилийн NBA Talk-ийн талаар нь бүгдээ нэг товчхон. За эдрэгээс эхлэе тий. Би ч яах вэ? Ер нь бол зүгдгийн энэ удаагийн улирлын зүгээр бидний хувьд жоохон сонирхолтой байлаа л да. Хөтлөгчийн хувьд ч гэсэн бид нар ч их тийм чөлөөт стилээр явлаа. Өмнө өгдгийн иглээс дээр ялт дотор ойлгоно суугаал их тийм албаны байдалтай хувцалт нь хүртэл ингээд бижактай үзэгчдээс утас муц аваад ингээд явдаг байсан. Ялт джинстэй гэлтэй. Тэгээ одоо энэ удаа бол юу гэдгийг энэ нөхөр орж ирээд те их тийм уур амьсгалыг ивдээ тэгээд үзэгчдийн хувьд ч гэсэн бас тийм хүлээлттэй болсон. Ер нь магадгүй бид нэвтрүүлээс тодорхой хэмжээнд бас нэг төвшин ахиулсан байна. Гэхдээ зүгээр бэлтгэл ажил хангах, дүрс бэлтгэх олон зүйлүүдээр бид нар хүсэндээ хүрч ажиллаагүй шүү дээ. Ер нь бол дандаа л ажлынхаа хажуугаар амралтын өдрийн орой нэг цаг зав гаргаад явж байсан учраас яг тийм бид магадгүй бид нар дараагийн үйлрэл дээр бол одоо бүр илүү орно. Хамгийн гол юм бол мэдээж бид нар спонсортой боллоо. Анх удаага сүүлийн 10 хэдэн жил бараг анх удаага спонсор байгуулалтад ажиллаж чинь бас хариуцлагын ажил юм байна. Тэгээд одоо бүх тэмцсэн B брэнд, GP Battery, Under Armour, Pepro гэсэн энэ дөрвөн брэндтэй бүгдэнд нь
баярлалаа гэдэг бүх үзэгчтэй хүмүүс хэлье. За миний хувьд бол яг NBA тогт урд нь орж исэн шүү дээ. Орж исэн. Хөтлөгчөөр биш гэхдээ хөтлөгчөөр зочноор орж исэн тийм. Тэгээд ер нь бол саксны юу бол их тайлбарж исэн л да. Бас ингээд огт оргуу осоос орж ирээгүй. Монголын лиг гэж одоо 4 5 жил 7 8 жил тайлбарсан. Тэгээд олон улсын тоглолт болд. Тэгээд ер нь бол Олимпийн саксыг бол байнга тайлбарж исэн. Тийм. Тэгээд NBA-гийн тоглолт гэсэн би ТV-с тогтоо өөрөө бас дүүрсмэс Оросоос сулгаалал тий. Их дамжуулдаг тэр үчид өөр гаргадаг телевиз зоохгүй бас ТV-с хүмүүс аяг их үздэг байсан. Тэгээд ингээд орж исэн гоё байна. Одоо ингээд үнэхээр одоо юу юм бэ? Одоо амар гоё тийм стресс тайлдаг тий. Найзуудтайгаа сууцгаа спорттой тэгээд бүгдийг юм үзэгчтэйгээ хуваалцаа тий. Тэг хүмүүс ч гэсэн сайхан байдаг. Тэгээд бас та гуравд бас баярлалаа. Оо 9-нд баярлалаа. Бас бид нар заяада баярлалаа гэж хэлсэн шүү дээ. Одоо манай Баясаа маань яваад өнгөч бид гурав чи бас эвгүүлсэн шүү дээ. Их л том орон зай. За миний хувьд гэх юм бол яг ингээд найзуудтайгаа ингээд хамт суугаад хамгийн анх бас үзэгчд маань мэдэхгүй байж магадгүй. Хамгийн анх биднийг холбосон зүйл мал өөрөө NBA Talk. Тэг хамгийн анх 6 7 онд Идрээ Ялт хоёр маань хамгийн анх намайг 2007 онд уцтаад энэ шиг ахаа гэх. Өөр хүмүүсээс нэрч ах цагаан мэдээ өөр хүмүүсээс ихгүй. Тэгээд тэр айгүй надад гоё сонсож байгаа байхгүй. Захаа махаа одоо л байхгүй шүү дээ. Тэгээд тэр үед намайг ингээд дуудаад бат шиг хаа та ингээд нэхлээд ордог өчөө гэдэг гоё цөмөр гоё NBA Talk-ээр гоё та ингээд сакс сонирх тийм чи хамтаа гоё юм яриа гэдэг айгүй хөөхөө хүмүүсээс ихгүй. Тэгсэн чинь тэгээд дуудаад намайг тэгээд би хамгийн оролцож байсан. Тэрнээс хойш тэр нэвтрүүлгээр ороод тэгээд чи болсон юм байна. Тэгээд одоо энэ заяа Идрээ Ялт бид дөрвч одоо ингээд бас хэвлэл мэдээллийн тэмцээнд хамтдаа нэг багт маш олон жил бас хамтдаа оролцож амжилт гаргасан. За тэгээд энэ хөлбөмбөг тоглоом мэдээ чи. Тэгээд хамтдаа хөлбөмбөг бааж ч амар мундаг хаалгач. За болцсон. Оо тий. Миний хувьд бол их гоё зүйлрлээ. Яадах юм бол 10 дахь хүлэр шүү дээ. Тийм манай 10 жил яа. Тэгээд NBA Talk-ийн хугацаанд шууд биш бичлэгээр жүжигдсэн тохиолдол байна. Гэхдээ ямар ч юм тасалтаагүй явлаа. Тэгээд энэ бүх хугацаанд бүх байсан бас хүмүүстээ баярлалаа. Энэ үлээлх яг түрүүлсэн тэгэхээр гоё нээлттэй чөлөөтэй тийм үлээл байлаа. Тэгээд үлээлийнхаа сүүлийн дугаараа ч гэсэн сонирхолтой дуусгах гэж бодож байна. Бидний ярилцах эхний сэдв драфтын өмнөх рүү шилжих хэрэгтэй. Тэрний юу гэхээр Lakers Boston хоёрын хийсэн солилцоон дээр энэ яриа маань эхэлнэ. Уучлаарай Lakers Brooklyn. Драфтаас өмнө солилцсон болсон шүү дээ. Одоо Brooklyn-ээс Brook Lopez-ийг аваад D'Angelo Russell Москва хоёрыг явуулчихсан. Тэгээд энэ юу гэдэг нөгөө Lakers энэ хийнгүүт Lonzo Ball-ыг драфтаас авах нь бараг тодорхой болсон да. Энэ солилцоогоор Russell-ийг явуулчихлаа шүү дээ. Тэгээ Московоос бас нэг салсан юм шүү. Гэтэ бид нар ялт Lakers-ийн фэн өөр л дээ. Московын ашиггүй урт хугацааны гэрээнээс салсан Brook Lopez бол 1 жилийн гэрээ байсан. Энэ залууг алдах харамсалтай байсан. D'Angelo зүгээр ингээ үнгүй явуулчих байгаа байхгүй. Энэ хамгийн чухал нэг. D'Angelo-г юу болсон гэхээр драфт эхний төргийн 27 дахь сонголт 27 дахь сонголтоор хэр оргийн сайн тоглож орж идэггүй шүү дээ. Тэгэхээр D'Angelo-гээд хоёроор сонгосон энэ сайн тоглолч зүгээр маа гээд Московын үнэтэй гэрээний салхын тул өгч байгаа байхгүй. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хийсэн юу вэ гэхээр энэ одоо өнгөрсөн хугацаанд хийсэн Jim Bass-ийн хогийг л одоо Magic Johnson цэвэрлж хэлж шүү дээ. Тэгэхээр цэвэрлэхдээ гарцтай цэвэрлж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яавч сайн солилцоо болоогүй. Гэхдээ энийг юу гэсэн бэ гэхээр шинэ менежер маань юу гэж хэлсэн Pelinka маань юу гэж хэлсэн бэхээр бид нэр ирэх хулралд хоёр том од авах хэмжээний цалингийн зайг өөртөө үүсгэж ядлаа гэж тэр бол өмнө байхгүй. Энэ солилцооноос харах хамгийн ганц сайн үзэн дээр бусдаар бол энэ солилцоо сайн солилцоо болж чаддаг л та. Гэхдээ яг зүгээр угаасаа West хэнийг D'Angelo Russell-ыг явуулж иж тэгэл Lonzo Ball-таар бууж байгаа шүү дээ. Хамгийн хэрэгтэй. Lonzo Ball ихийн хүссэн үе нь хоо шүү дээ. Хүсээгүй сонголтын дээр хүчээр бууж байгаа юм шүү. Brook Lopez-ийг тоглох л та. Би бол нэг үлрэл гайгүй үүсгэл байгаа л та. Нөхөр бол хийдэг л хийн л дээ. Тоглоом дээр бол хийдэг юм шүү дээ. Дабл хамгаалт баг. Самбар авдаггүй. Одоо тэр хүн хамгаалт заана. Тэгээ дээрэс нь одоо бодоо Brook Lopez, Julius Randle хоёр самбарт хамгаална. Тэгээд тэр чи ямар хамгаалтай баг. Дээрэс нь те. Тэгээд Lakers-ийн ирэх үлрэл бас л нэг тиймэрхүү хүлээлтээс доогуур үлрэл болох нь бол ойлгомжтой. Тэгээ бид энэ солилцоороо бид нэг зүйл ойлгосон юм гэхээр Magic Johnson зүгээр мэдээлэл хийж ийн л та. За одоо миний үн эхэлж шүү. Одоо альтернатив чиний хэлдгээр тэр өмнөх тэр хогийг цэвэрлж байгаа нь ямар нэг юм хийх ёстой. Ямар нэг юм хийх гэдэг нь одоо юу гэдэг энэ багт байгаа хамгийн магадгүй Инграмаг стооцох юм бол Инграмын ард байгаа одоо хамгийн сайн үнд хүрэх үнд зүйл нь хинэл бол таарлаа л та. D'Angelo Russell. Russell-ийн хувьд бол үнэхээр одоо өөрийнхөө карьерийг дахиад сэргийлэх боломж Brooklyn нэгдэн яг бол Brooklyn яг үндэ хийж байгаа байхгүй. Энэ баг Brooklyn ирээд болоод явах бүрэн боломж өөртөө байгаа л та. D'Angelo Russell бол. Lakers бол угаасаа анханаас хойш баяганд байгаа ингэсэн байсан учраас мэдээшгүй ойлгомжтой болсон шүү дээ. Тэр учраас Lakers-ийн хувьд бол яг D'Angelo Russell-ыг үнгүү өгсөн гэдэг нь одоо бол жоохон алдчихж байгаа юм тарагч байгаа боловч
магадгүй одоо драфтаас авсан дээр бид удахгүй драфт ярилцсаглаар нөгөө нөхөр нь бас орон зайг нь эзлээд гараад ирвэл юм хоцсон 8 болж гаргаж болох юм. За тэгвэл Lakers-с том нэг дүүлээ шугантай 8-аг нэг баг хийсэн нь Philadelphia 76 болоод Boston Celtics баг ба тэгээд энэ бол draft day гэдэг киног санагдуулмаар супер солилцоо болсон доо. За тэгээ 1-3-2-ыг солисон. За тэгээд нэмээд одоо Boston Celtics бас ирээдүйн эрхийг авсан гэсэн үг. Sixers-с дээний энэ ч та солируулчин тий. Тэгээд энэ нэгээр авах тоглогч нь нэгсэндээ Boston хэрэггүй л бол таарсан л да. Markel Fultz холбогчийн байрал дээр Isaiah Thomas-тайгаар нийлэх боломжгүй. Markel Fultz-ийн хувьд бол одоо three-way плеер гэдэг юун дээр хавтлагын дээр 3 шиддэг, дундаа шиддэг, оролт хийдэг тийм. Тэгээд холбогчийн байрлалаар тоглож ийм байна гэдэг чинь бас амар. Тийм ч нурууч гэсэн нэг юм биш тий. Уг нь бид нар ярьж байсан. Isaiah Thomas-ыг магадгүй өөр баг руу явуулаа тий. Энэ залуу ирээдүйг болох юм уу гүм үү гэдэг зүйлийг бид ярьж байна. Одоо үгүй л болчихсон. Тэгэд энэ юу гэхээр яг энэ ингэ тасарсан супер хот төвчний тоглогчийн дундаа байсан юм шүү дээ. Нэгээр гарах тодорхой гэдэг. Ерөнхийдөө нэг 5 тоглогчийн дунд нэгээр гарах хүрсэлтэй яваадсан. Тэгэхээр Boston Celtics энэ дээрс дээ энэ жил энийг Philadelphia жишээ ятгах чадах байхгүй. Boston нэгээр авсан ч ялгаагүй 3-аар авсан ч ямар ч ялгаагүй. Тэгсэн мөртлөөсөө дээрээс нь нэг жилийн драфт номер 1 болох сонголт болохгүй драфтыг үнэгүй авчиж байгаа. Тэгээд яг Jason Tatum биш тэр чинь бас 3-аар гарахааргүй байсан шүү дээ. Тэр нь бол гараагүй байсан. Дандаа 5 руу орсон байсан шүү дээ. Тэгсэн чинь өсрөл 4. Тий, өсрөл 4 л байсан байхгүй. Тэгсэн чинь Jason Tatum бас 3-аар авдаг. Энэ бас одоо цаана бас нэг юу яваад байна. Яг драфтынхаа хэлээ тэр талаар ярилцсан. Тийм хэнийг авсан. Яг бид нар яг энэ үгдийг драфтыг тухайн үед бид нар үзэгчтэйгээ ярих гэдэг юм л да. Тийм тухайн үед байгаагүй юм л. Яг дөр ингээр үгдийн 3 дээр одоо бид нар бол үгдийн Josh Jackson уу эсвэл одоо Fox үү. Бид нар Jason Tatum гэж бодоагүй байсан шүү дээ. Тэгэхээр ямар ч ACV-ийн барилыг тоглож авах юм байх. Мэдээ өдөр ч Tatum байгаагүй. Тийм. Тэгээ энэ бол маш тийм өрөм солилцоо болсон да. Сонирхолтой. За тэгээд бас нэг таамаглаагүй солилцоо болсон нь юу гэхээр Superman Dwight Howard бөөр сэлгэсэн явдлаа. Дахиад нэг байна. Нэг л удирал гэртээ тоглолоо одоо гэртээ гэдэг нь тэр солилцсон хүмүүс хартаа. Зүгээр Dwight-аас салахыг хүссний жишээ байхгүй. Lamley Bellinelli 41 төсөв. 41 гэдэг бол тэр хайчаа юу? Жохон зүгээр Bellinelli л гайгүй байх. Тэрээс Lamley бол ямар ч орон зай эзэлж чадахгүй. Тэгээд энэ дээр зөв юу харагдсан гэхээр Dwight Howard бол ер нь бол юу гэдэг нэг тийм нөгөө символ тоглож байна. Зүгээр л символ. Талбай дээр явж байгаа нэг сайхан би хаа. Гэхдээ сая бол дөрөвдүрүүд гардаг. Атлантад бас сая ихтэй бол ер нь бол Үгүй сайн байсан. Гэхдээ дөрөвдүгээрүүд байхгүйсэн баг. Дөрөвдүгээр юусэн баг. Тэр чинь юу гэсэн үг вэ? Тэр тоглолтыг төгсөхөд тэр талбай дээр хамгийн шилдэг тавтал багт чадахгүй гэсэн үг шүү дээ. Эхний 3 үед бол яг тий 10 дээр баунд аваад сууж байна. Гэхдээ хамгийн гол юм чинь дөрөвдүрийн юу гэдэг тэр хэцүү идэм байна бодлоо шүү. Тэгэхээр ч юусэн болсон. Энэ үний карьер хэцүү. Тийм бид нар нөгөө нэг гүмнэг төтрүүлэг дээр ярьж санаж байна. Dwight Howard гэдэг тоглогчийг энэ орчин үеийн сагсмын өмнө өөрөө шахаж гаргаад байгаа юм тийм. Тэр яг л тэрний дахиад нэг чинь тэгээд Charlotte Hornets одоо дахиад нэг fail болсон л юурал тэгхэндээ хэдхэн жилийн өмнө энэ хүн Америкийн шгшээ багийн төвөнд тоглогч байлаа гарааны. Яг олон улсад гарвал одоо ч гэсэн ойрхолоо л та. Яг зөвхөн хэрвээ гэдэг нөгөө талыг харчих юм бол яг ингээд цаасан дээр харах юм бол хооронд цочж байгаа байхгүй тий. Бараг өнгөө авчирс Dwight Howard инженер тоглогч. Одоо Howard-ыг зөв ашиглаад тэр багийн дасгалжуулагч нарын үнэхээр сайн ашиглаад яг тэр системдээ уусгаж чадах юм бол Dwight Howard хооронд зүйл бол алдаад байгаа юм юу ч байна. Ер нь бол потенциал нь байгаа. Тэгээд гол нь Charlotte Hornets тэрийг бас харсан л бахал та. Гол нь тий. Зүгээр Атланта маш хямдхан явуулчихлаа өөрөөсөө бас их сонирхолтой. Тэгээд оцсон өдрөө дасгалд юу хийсэн? Бэлтгэл хийсэн. 2 цаг 3 цаг бэлтгэл хийсний дараа Michael Jordan утсаар ирж баяр үргэсэн. Тэрний дараа нэг тийм үг хэлсэн юм шиг байна. Тэрээс ахаад юу мотивац аваад мань хүн ахаад уул нь бэлтгэлээ дуусгах гэж ийсэн. Ахаад үржлүүдээ бэлтгэлд орсон гэдэг. Тэгээд дараа нь тэрний хатлаар нөгөө сурчны сэтгэлтэй чам руу ингээд бүх цаг үеийн нөгөө goat чам руу ярихад чи ямар байсан? Ямар шууд дахиад бэлтгэл хиймээр санагдсан гэдэг үг хэлсэн. Шууд бэлтгэл дахиад. Тэр энэ багийн бодлоо Kemba Walker Батум хоёр гэдэг ерөөс тоглолтыг бүрэн хариулаад өдөрдөх чадвартай тоглож байгаа. Dwight Howard-аас амар дор зогсож байгаа LUP гэдэг боломжтой байна. Өөрийнхөө карьерийг сэргийлэх. Хамгийн гол нөгөө нэг эсрэг нэг хамгаалт. Тэгээ нөгөө манайм чинь самраасан авдаг гэсэн хамгаалтын хувьд бол хуучны ордондгийн Dwight байгаа болсон шүү дээ. Байсгэлгээ самбар зүсгээ болждөг, блогийнхаа болждөг, хүний ашигаа болждөг. Ер нь бол нуруу намтаа шүү дээ өөрөө. Тийм нөгөө бүр нэг амар тийм супер амт юм. Тесрэлтээр л нөгөө нуруу намаа нөхөд исэн болохш одоо энэ чинь гимтэл бэртэл одоо ингээ байн өвдөг гимтдэг нуруунд гимтдэг 2 м 11. Тийм. Тэгэхээр түүний тоглогч дундаа хүчний тоглогчийн нуруутай болчихж байгаа байхгүй. Тэнгүүд яг нөгөө өөрийнхөө потенциал биш байгалийнхаа өгөгдлөөр өрсөлдөд ирэхээр Dwight Howard супер байхаа болчих. 2 м 11-тэй тамирчны хувьд хамгийн өндөр өсөлт гэж ярьдаг байсан шүү дээ. Хамгийн өндөр өсөлт тесрэлттэй. Тэгэхээр тэр нь өөрөө нөгөө тэр нэг өнөөдрийн түвшинд найвцсан л та. Тэгээ одоо тэг байхгүй болчихсон. Одоо яг нөө одоо юу гэж нөө спортч тийм шүү дээ.
Спортыг хамгийн тоглох хамгийн хэлбэр юу гэхэлээ техник гэдэг шүү дээ. Техник бол ямар спортын хамгийн хэлбэрчилтэй гэдэг. Хүч бяраар тоглодог хүмүүс ингээд зодог тайлахаараа ингээд юу өгшөрцөн тоглолцохоо байлдаг гэдэг. Яг тэрнтэй ойролцоо бас нэг юу дурж болж байгаа байхгүй. Нуруу намхан нөө тесрэлтээр нь чи хүчээрээ тоглодог гэсэн юм чи одоо тэгээ нэг гимтлээс л одоо өсрэлтэн сараад их байхгүй. Гэтэ яг гимтлээс уснуу манад ирээд тэгээд тэгч хөөгдөг бас. Тэр их сонь шүү. Ерөөс Монгол хэлсэн шүү. Огцом ингээ урагдсан. Огцом гэрээр урагдсан. Би бүр өөрлөнд жиргсэн л дээ. Тийм манай яг нөгөө юу яг энэ солилцоогоос өөрөөгөө Twitter-д ороо нэг битсэн байсан байхгүй ингээд тэгсэн дорн хүмүүс янз бүрийн битсэн байсан. Нөгөө нэг шалтгааныг нь олохгүй байсан. Би шалтгааныг хэлж өгсөн л дээ. Монгол иргээд ирээ. Хэмэрсэн тавилаа. Тэгээ буцаад яваа гэсэн. Хэмэрсэн гэдэг англи юу гэж ч юм уу. Хэмэрсэн. За драфт руу орцгоё бүгдээрээ. Юу бол хорон зүд очиж байгаа шүү дээ. Тийм энэ хорноос хож байгаа. Драфт 2017 оны драфт юу болов? Хүлээлттэйсэн драфт маань Нью-Йорк Marcellus Center-д болсон байгаа. Солилцоо хийсний ёсоор Philadelphia 76 баг драфтын эхний сонголтыг хийгээд аавна гэж байсан холбоон тоглогч Markel Fultz авсан байгаа. Тэгэд яг энэ драфт болох сэдвүү өдрийн өмнө угаасаа Sixers-тэй бэлтгэл хийсэн. Хамтдаа зураг авах болсон. Joel Embiid драфт болохын өглөөнөө нөгөө зураг тавьсан байсан. Тэгээд яг яг нөгөө мэдээлэл гаргаж болохгүй учраас эдийн имиж. Тэр зургийг илэрхийлсэн байсан л та. Sixers энэ залуу. Бид нар өөр юм баг мэдсэн байсан шүү дээ. За хоёроор энэ бол өстой сюрприз. Сюрприз гэдэг нь бид нар ерөөсөө ингэж бодоогүй сүүлүүд гарсан мэдээлэл. Хизээч авахгүй гэж бодсон. Энэ бол юу Lonzo Ball-ыг яаж Lakers авах юм бэ гэсэн чинь. Тэгээ одоо энэ хажууд нь байгаа энэ аав. Би одоо энэ аавд одоо энэ аав нас бүгд авсан шүү. Аав шүтээ. Би шүтээ. Шүтгэс одол энэ дээр аав нүгийнх нь нүрийг улдал ярьсан гэсэн шүү дээ. Шууд плей-оффд оруулах гэсэн Lakers энэ жил. Хэцүү тэгэхээр дарамт төгөд байгаа байхгүй. Шууд тэгээ царайн сонирм бол доош харсан юм чи. Гэхдээ та бодлоо сүүлийн 2-3 сар те яаж аав нь юу ярьлаа. Тэгэхэд л үнэхээр баггүй Lakers очуулчлаа шүү. За энэ сонголтыг бол би ойлгоогүй. За тэгээ 3-аар ойлгоогүй. Ганц ойлгох юм дараа нь гарсан шүү дээ ойлгомж. Юу болсон бэ гэхэлэр Joshua Jackson-тай бэлтгэл Бостны бэлтгэл өөрөө очоогүй. Josh Jackson өөрөө Бостны чиг хүсэж cancel өөрөө хүсэж байгаа. Тийм учраас бэлтгэл ирсэн ганц SF-ийн энэ байхгүй Jackson. Тэр баярлж байгаа нараа. Гэхдээ энэ ч тодорхой шүү дээ. Энд ч угаас хэдэж 3 Mock draft-аар ч ингэж яваагүй. Тийм. Ерөөсөө Josh Jackson чинь л эхний 2-3-аар явчихаар байсан. Хамгийн нэг зүйл энэ залуудаар нэг юм нэглэр манай хүн чинь Duke-ийг сургууль дээр бэлтгэсэн учраас Duke-ийн бол ер нь бол удаан карьертэй байдаг. Тийм учраас Бостны хувьд бол нэг амар алдсан юм бас биш шүү. За тэгээ Phoenix Suns шууд Josh Jackson. Юу гэж алдах вэ? Josh Jackson-ыг авсан. Энэ гоё тоглогч байсан. Гоё тоглогч. Энэ жилийн надад бол энэ жилийн драфтаас хамгийн гоё тоглогч юм байна. Ер нь бол довтлогоо сайдад тавирч бол бас хамгаалж сурдсан шүү дээ бас тий. Тэгээ бид нар одоо энэ чиг бүх сонголтыг ярихгүй л дээ. Эхний нөгөө нэг хаван сонголтыг яриад үлдснэг нь бол угаасаа ихний 5 яригдчихсэн шүү энэ драфт. Хойшоогоо ерөнхийдөө ороо тэгээд. За Sacramento Kings би бол энэ сонголтоор ер нь ирээдүгөө баг шийдсэн гэж би ойлгосон шүү. Тийм үү. De'Aaron Fox. Энэ залууд болно. Тэгээ бүр Sacramento энэ багийн хүртэл яггүй таарж байгаа байхгүй өөртөө. Яг л SF-ийн байрал дээр өрүүдийг одоо байхгүй болчихж байгаа шүү дээ. Биш юуны PG шүү дээ. Тэр одоо хэн миний одоо тайл болсон байгаа шүү дээ. Өөр юм байхгүй. Энэ шууд гараа л та. Энэ залуучаас одоо нэг асуудал нь Бостон очиод яах вэ? Бенч шүү дээ. Энэ одоо бид нар юу байхгүй. Одоо бид нар аль нэг тоглож ийсэн ингэж явахдаа шууд амжилт хүлээгээд байна шүү дээ. Жишээ нь одоо энэ одоо эх жил Philadelphia шууд амжилт. Тэг ямар ч шалтгаан ууг нь байхгүй. А тацум яг тэгвэл маш сайн багц очиод маш сайн сэлгээний тоглож болно. Сайн суралцсан, бүх юмыг суралцсан. Урт хугацаанд тацум ялагч нь болж болох байхгүй. Jay Crowder-ийн араас гарна шүү дээ одоо бол. Урт хугацаанд одоохондоо. Jay Crowder-ийн араас Jaylen Brown гарна. Тэг Jaylen Brown. Jaylen Brown-ийн араас гарна. Тэгэхээр чинь айгүй баг. Айгүй хэцүү болно. Гэхдээ тэр бүх юмнуудаас яг тэгвэл энэ нас ойролцоо учраас Jaylen Brown-тай өрсөлдөн. Удалын 2 дугаар хагас тэгэхээр Jaylen Brown 3 дахь сэлэг болохыг үгүйсэхгүй. Тийм, ер нь бол тийм үү. Тэгэхээр сайн суралцсан илүү сайн бэлтгэх өгдөг байхгүй. Урт хугацаанд цацуумыг бол тэгж юу ах хэрэггүй. Тэг би болгоо Jaylen Brown-ыг магадгүй SG дээр илүү бэлтгэх гэж бодоод байгаа л та. Avery Bradley энэ нэг нь явуулах гэж байна нөгөө солилцоор. Тэгээ одоо ч нөгөө сүүлд бидний бас ярих сэдэл орно л да. SF дээр дахиад суперод хэнийг авах гэдэг гэдэг юм чинь. Босс ч бас өөрөө дуусаагүй байгаа шүү дээ. Суперод болох ч юм уу тэр юм чинь бүх юм чинь орцсон жилийнхаа гарнаас гарахаас юм бүх юм бас эхэлдэг шүү дээ. Манай тэгэл Kobe л эхний жилд ямар байлаа сүүл рүү яасан бас жишээ байна л. Тэгэхээр бас хүлээж л. Сайн багтал очсон шүү дээ. Супер баг зай байхгүй багтал очсон шүү дээ. Eddie Jones, Nick Van Exel гэл бага All-Star-ууд дээр л очсон шүү. Түрүүс гарны 5 нь юу байлаа те. За сюрприз. Яа одоо ингээл ихсэн дээ. Бурхан минь. Jimmy Butler Chicago Bulls Jimmy Butler-аас салсан нэгэсэндээ морьсон тэд хэнийг авбаа гэхээр Zach LaVine, Chris Dunn 2017 оны драфтын 7 дахь сонголтыг аваад Jimmy Butler-ыг өгөөд 16 дахь сонголтыг Minnesota руу явуулсан. Jimmy Butler энэ солилцоог юу гэсэн бэхээр тэд бол хогийн худалчууд л гэсэн дээ. Цоцсон гэсэн чинь тийм. Өөрөө ч тэгж хэлээгүүд нөгөө юу нэг хийсэн л дээ. Төрөлч нь. Тренер нь.
Тренер. Яг хамтдаа одоо Парист бэлтгэл хийжсэн тренер нэлсэн. Яг бол Жими Батлер тренертэйгээ байнга л ярьж байгаа шүү дээ. А юу болсон бэ гэхээр Батлер төрөөсөө Бүсийн удирдлагууд энэ багтаа байлгахыг бүр зөвшөөрөөд бүр ам байдлаар амлалт өгсөн байсан юм бэл. Тэгээ Жими Батлер чинь нөгөө Францд байж байхдаа шөнийн 2 цагт гинт сонсоод шоконд ороод нэлээд шоконд орсон шүү. А тэгээ одоо бол мань өөр болсон. Мерседод очсон. Дасч өгч тэр очсон. Буцаад одоо Тибс дээр ирсэн. Тибс чи өөрийг нь одоо анх гаргаж ирсэн хүн, боломжийг нь олгосон. Тэгээ нь бол аав хүү хоёр буцаа нийлж байгаас ялгаа байхгүй шүү дээ. Онгоцны буудлын дээр өөрөө очиж тоссон. Тэгээд Чикаго 2 холбогч авсан. Тэгээд Рондо гасцсан. Тий. Тэр энэ хата хамгийн гол нь хата одоо нэг хөлгүй болгож авсан. Тий. Типс юу яалаа штэ. Жими Батлер аав хоёр нэг чинь тухайн үед болохоор типсийг зүгээр нэг драфтын 2 дугаар төргийн сонголт байгаа Жими Батлер чинь. Сүүлийн төргийн нэлээд сүүлийн сонголт юм. 30. Тий. Тим хойгоор тоглож зүгээр боломж олгосон. А тэгтэл одоо хин ихэр Жими Батлер багийн лидер болчихсон. Ветеран бой туршлагатай тоглож болсон. Дээрээс нь хамгаалт гээд. Одоо Типсийн амжилт гаргахад тусаад дутуу хатсан бүх юмыг аваад ирж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нэр жинхэнэ утгаараа Миннесота Тимберволвс эргчил плей-оффын тоглолт харах байхгүй. Тэгээ энэ тэгээд Миннесота энэ бас ингэ болоогүй шүү дээ. Дуусаагүй шүү дээ. Үнцэн олгоч явуулсан. Рики Рубик хэд өдөр өмнө 44. 34 хаа тийм. Рики Рубик сольсон. Юта Jazz руу ерөөсөө юугаарсан драфт ирэхэр л болцсон. Тэгэнгүүтээ авчирсан үн Жефтиг. Тэгэд яг Рубик бол явуулна гэдэг бол сүүлийн 2-3 жил ярьж байгаа. Солилцооны зов хаагддаг. Төхөөр л ерөөсөө Рубик бол явуулна гэдэг юм. Рубигийн бас нэг давуу тал яг л энэ айгу ухаалт болгоч. Өөргөн суултаад ингээд засаад байгаа байхгүй. 3 шидгөөсөө шиддэг болсон. Тийм. Одоо ингээд хамгаалдаг болчихгоо тийм. Стилер ч юм уу сайн шүү. Тийм, стилер сайн. Стил сайн болоо жоо нэг л хамгаалсан болохоос бусдаар бол гайгүй л тийм. Тэгэхээр Рики Рубик явуулна гэдэг нь холбогчийн байрлал ярьж гэлсэн. Энэний араас бол гарсан шуум бол юу гэхээр Лаврыг авна гэдэг шуум гарч ирсэн шүү дээ. Жими Батлер дуудахгүй Лаври руу цохоод холбогдсон гэж ярьж ирсэн. А гэтэл яг бодтол бол Жефтигийг авч таарсан. Жефтигийн өдөр Индиана Пейсерс ашиггүй нэг жил. Байж тэр бид зүгээр асуу Жефтигээс өөр сонголт байгаагүй гэж юм. Жефтиг Атлантад байсан Жефтиг биш болчиход бид өнгөрсөн жил харсан шүү дээ. Индианад. Тэгтэл тэрийг дахиад болох гэж үзэж байгаа юм болов. Биш тэр тусмаа хамгаалт шаарддаг типс авчихаар би бүр гайхаад байгаа байхгүй энэ. Инки Рондо ч одоо бүр юу болсон шүү дээ. Бүр багаас хасагдаад фри эйжент болсон байгаа шүү дээ. Рондо хассан. Тэгэхээр Рондог ягаад баг сонирхгүй нэг л байна. Рондо байж л та. Хэцүү характер гэж байна. Гоё харагт. Гэтэ нэг багт очин л доо. Ингэж байгаа тийм. Очихлох л та. Дээрээс нь тэгээд энэ жил тэгээд Чикаго юу нэг яахаар байна хөх шүү. Яах юм? Зүгээр нэг асуулт. Чөлөө донголт хийж зүгээр асуулт та. Эдгээр тэр Чикаго East-д учраас ер нь Lakers-ээс үл илүү дээр бичигдэх бүстэй байна. Би чирэг хэлж Итрийн нөр яг нөгөө юуны өглөө хоёулын ярихгүй албаар би нэрийг чи өөрөө өдөж эхэлж битсэн. Би нэрийг өдөж нэрийг тэгсэн чи энэ нэг би яг одоо идрээрүүл ярмаар байхгүй яа. Яас гэж. За танаа яач юу аюу сонирн болчлаа би ялддаг өдөхгүй гэсэн чи ял. Гоо баажи би ганц би яг одоо чиний дараа тавингуудыг идрийг өдөө. Манаа яач ч илүү байгаа даа гэсэн. Ер нь бол ийм байхгүй. Бүүсийн фэнүүдийн гоо баажи. Манай баг хожигдсан ч гоё хожигдох байхгүй тийм супер одод одоо их гоё тийм олон одтой багууд хожигдно. Энэ Чикагоос нөгөө тал дорнд бүст зүгээр өөрсдөндөө таарсан юмнуудаа таараад хожигдоо яваад энэ цаг. Тийм байдалд орчиж байгаа. 7 дахь сонголтын талаар ярьж байна. Маркано нөө. Яа. Тарихчгүй юм байл. Ингэсэн байхгүй. Хамгийн сонирхолтой юм байхгүй. За бидэрт бол бүүст юурхтэй гэхэл хэрэгэн бууч гэж байгаа. За. Никола Миридичийг алдаж магадгүй тийм. Гэхдээ одоо гэрээгээ сонгоогүй л гоо шүү дээ. Тэгээ Миридичээс өөр болыг шийддэг сан байхгүй. Ганц үн шийдэгч Оквис рүү явуулсан шүү дээ. Энийг Моктормөтэй явуулсан. Тэгээ шийдэгчийг аавна гэд би 7 дор ихээр нөө окей. Би энэ солилцоо зөв эргээр харсан л да Бүүсийн фэнүүд. Яг л угаасаа Батлер ирээдүйн байхгүй болсон. Өдөрлөг юм байхад яах юм бид нар хэрүүлийн дунд л байгаад шин. Аль нэгэн салсан дээ шүү. Би Жими Батлерийн фэний хувьд бол Батлерт амар баяртай байна. Бүүсийн фэнүүд ч гэсэн за одоо нэг чиглэл тодорхой боллоо гэд. Гэхдээ чин 7-оор очиод өндөр stretch 4 буюу одоо 3 шиддэг нөгөө хүсээ тоглож авчиж байгаа байхгүй цагаан залуу. Анхны цагаан залууг авчиж байгаа шүү драфтын. Драфтын хамгийн ихний цагаан тоглолтыг бүүл авчиж байгаа. Тэр нь болохоор нөгөө Финляндийн залуу байна л да. Тэгээд 3 шиддэг. Яг мэрэгдэж байхгүй юу? Бүр цэвэр мэрэгдэж бүр яг адилхан. Тэгээд тэгсэн чинь Малик Монк байсан байхгүй юу? Малик Монк чинь бүр номерыг шидэгчлээ байсан байхгүй яг энэ драфтын бол. Хамгийн бэлэн шидэгч ерөөсөө яг бөмбөг авсан тохиолдолд ихтгэлтэй шиднэ гэдэг. Тэгсэн чинь Марканеныг авсан шалтгаан нь юу гэхэлэр Никола Миридичийг алдаж магадгүй. Одоо миний хардж байгаа шүү дээ. Миридичийг алдаж магадгүй гэдэг утгаараа ерөөсөө л нөгөө PF-ийн байрал дээр энэ залуу бэлтээ л гэж авч байгаа. Тэр нь ерөөсөө ойлгодог. Энд хинт ч ойлгодог.
Бүүлсийн аналистууд бүүлсийн одоо Чикагод амьдардаг хэвлэл мэдээлэл бол бүгдээрээ гайхсан сонголтоор. Тэгээ одоо тэгээд юу болох юм бэ? Монгол ч миний хувьд бол нэг амар баяртай юм болохоор хэм байгаа шиг Миннесота авсан Дан. Дан бол би анх Миннесотаг авахтан л би энэ хамгийн гоё холбооч би өөрөө бодож байсан. Нуруу намт шүү дээ. Яг намтаа хамаагүй. Гэхдээ яг тий одоо Роуз маягийн жоохон тиймэрхүү. За Миннесотад бол мань хүн бол яг харахгүй Рик Рубод минутаа алдаад баг гарахгүй эсрэгээ тэгээ сүүлдээ бүр хөрөөд тэгээ сүүлдээ гараад гарсан ч бодогдоод болж чадаа. Зак Лавин би одоо сэргийгч болох гэж нэдэд байна. Дуусахаар. Лавин бол эрх хүлээлийн баг Остроос хойш ирнэ. Бүр үү? Тэгвэл даан алга. Чөлөөт уналтыг бүр хийхээр бүр шууд шийдэж тий. Тийм хамгийн гол нь 7 дахь сонголт чинь тийм хойгор сонголт биш байхгүй. Адаглал Жулиус Рандлыг авч болох хэмжээний сонголт байхгүй. Тэсэн чинь ингээд хингэлээ. Марканен. За Марканен Дорвин дараа эргээд дуулснаа. Би бусдаас онцгой. 4,000 болон 9,000 төгрөгийн картаар цэнэглээд интернет хязгааргүй ашиглаарай. Би брэнд. Нөхөр дурал хуваалц Пиперо. Албан ёсны дистрибьютор Green City. Two teams who have battled through 6 games have come up 4, 3, 2, 2. This is the greatest performance maybe ever. NBA Talk-ыг цэнэглэгч GP Battery шинэ бүхний эхлэл B Brand Under Armour Mongolia тэгээд NBA Talk-ыг сагсан бөмбөгтөртэй хүүхэд залуучуудаа дэмжиж ажилласан эдгээр байгууллагуудаа баярлалаа гэж хэлье. Өнгөрсөн 7 хоногт NBA-гийн хувьд анх удаага шагнал гардуулах ёслолыг зохион байгуулсан байгаа. Тэгээд өмнө улирал дуусны дараа ч нэг нэгээр ингээд шагналууд өгдөг байсан бол энэ жилээс нэг дор цуглуулж байгаа. Төгсөн шилдэг руки тоглогч Малколм Брогдон болсон бол шилдэг сэлгээний тоглогч Эрик Гордон, за энд шилдэг багийн шагналыг Дирк Новицки үрдсэн. Шилдэг ассист. Энэ ч бол шагнал бүр зүгээр л яахсан тий. Шагнал та. Гардуулсан тийм бол байхгүй. За шилдэг данкаар Олдипогийн данк орсон байлаа. Дуайт хоордог. Larry Nance биш шүү дээ. Тэгээ Леринес хоёрсон л давг нь бол. Kemba Walker шилдэг sportsmanship. За энэ бас гоё юм ч байсан шүү дээ. Одоо амьдралынхаа турш одоо тий яасан lifetime achievement тий. Амьдралынхаа турш гаргасан. Их гоё үс энэ үрээ. Томчууд гараад ирсэн. Би та нарыг чинь бүгдэж үзье хөшгөлж чадсан шүү гэж хэлж байсан билэрээс л. Тэр нэгсэндээ би хамгийн агуу шул гэдэг мэдээ хэлсэн шүү дээ. Тэгээд би ямар ч яг бүтээр нь үзээгүй л дээ. Ямар ч яг хуу нэг тийм анхны хулаач тэр үү. За тэгээд амжилтнаа гэсэн тоглолтын шагнал Янис Антетокумбо авсан өөрийн биеэр байгаагүй шилдэг дасгалжуулагч Майк Д'Антони болсон шилдэг ожлын шидэлтээр. Энэ бол маргаан дээ тий. Тэгээд өөрөө нөгөө рекорд эвдсэн тоглолт шүү дээ. Нөгөө трипл даблын Оскар Робертсны рекорд эвдсэн тоглолт шүү. За performance 29 минутын 60 оноо. Удирлын шилдэг үзүүлэлт гэх юм уу да. Тэг перформансууд шилдэг тоглолт гүйцэтгэл ч юм уу. Нэг хүний тоглолт. За плей-оффын торгон мөч гэдэг шагналаар Кевин Дуранти энэ хожлын шидэл тодорсон. Энэ аврагын зургийг шийдсэн. Японы шийдсэн. Аврагын зургийг шийдсэн. Шилдэг хамгаалан тоглогч Draymond Green хүссэн шагналаа авлаа да. авах ёстой байсан. Бүр нэг 2 жил юм ч авах ёстой байсан. За энэ бол хамгийн одоо сэр хөдлөг мөч буюу юу гэдэг Sager Strong аваа. Craig Sager-ийн нэрмж шагнал буюу одоо эхнэрээ автослоор алдсан. За тэгээд төгсгөлд нь MVP Russell Westbrook улирлын үн цэнтэй тоглогч 6 дугаар байраар улирал плей-оффт гарчаад улирлын үн цэнтэй тоглогчийг хүртсэн анхны хүн болсон улмаар маш урт цаасан дээр бичсэн бүгдийг бич дууссан ойр тойрон ах トゥ хамаатан сад өмсдө бүгдэнд нь талархлаа илэрсэн багийн андууд авирд гаргаж ирсэн Russell Westbrook бараг 10 минут үгэлсэн баг. Аавжийнхаа тухай ярьж байгаа бараг үлчих гээд байсан. Аавж ч өвсөн тийм энэ чинь.
Манай ингэдэг нөө NBA Talk-ийн бидний гаргасан шагналуудаас жоохон зөрчсөн үү? Зөрсөн. Амар зөрсөн. Russell Westbrook чинь тэгээд түүхэнд анхных гэдэг чинь 6-аар гарсан анхны хөрлөө шүү дээ. Антетокумпо бол ямар ч таарсан. Антиком таарсан тий. Тий. Эрик Гордон яалаа. Бид Эрик Гордон таарсан. Дарга. Бид Лүү Уильямс гэлөө. Лүү Уильямс. Иргэн ганц л таарсан юм байна. Тий бусны Брогдон дараагүй. Гэхдээ MVP дээр бол үнэхээр том сюрприз болсон. Том сюрприз. Маш том сюрприз болсон. Гэтэ юу гэдэг Сереногийн шагнал гардуулах хэслийн анхны ялгаа гэдэг утгаараа туршлага маш бага гэдгийг харж л яадаг юм. Продакшны хувьд энэ чинь шагнал гардуулах хэсэл чинь нөгөө шагнал авах хүмүүс нь урдчлаад мэдсэн байгаа ч ямар ч тийм сэтгэл хөдлөлтөй эмоцгүй болд юм шүү дээ. Энд одоо чинь ирсэн хүмүүс ингэ Westbrook ингэ бэлтцэн ирж тэг ингэ авах гэж байгаадаа баярлж байгаа зүйл байхгүй ч юм. Тэг нэг тийм нөгөө хувийн байглаас хийсэн зүм мэдрэмж баярлах тийм зүйл айгүй хууртай. гинт ингээл. Тэг автомат юу гэсэн тас гэд араас нь тэгээд дээрэс нь ямар ч продакшн их боломжгүй маш олон шагнал. Хэтэрхий олон шагнал. Эхний жил дараа жилээс өөр болох байх тийм. Тэгээд цагийн хувьд бол энэ шагнал гардуулах ажиллагаа хангалттай цагтай байсан. Гэтэ шагнал нь хэтэрхий их юм бэл. Тэгэхээр дараа жилээс өөр болох байх гэж найдаж байна. Ямар ч эхлэх тавилаа л да. За тэгээд анхны шагнал гардуулах ёслын араас сенсацууд эхэлсэндээ хамгийн ихний сенсац Яа. Chris Paul Los Angeles Clippers багтайгаа ярилцаад улмаар солилцоонд орсон тэр их юуг сонгоо гэж San Antonio Houston Rockets гайхсан уу? Гайх цааш. Өнгөрсөн энэ үлрэлийн assist leader дээр сүүлийн магадгүй 10 жилийн топ assist маныг нэмчихэж шít энэ чинь. NBA-ийн түүхэнд байгаагүй үйл явдал шүү. Танд санаж ийм хоёр холбогч нийлж ирсэн тохиолдлыг би л санахгүй байна. NBA-ийн түүхэнд байхгүй тохиолдол байхгүй нь бол. Тэг Chris Paul үлдсэний жилийн гэрээгээ туслаад чөлөө тагинд болно гэдгийг хэлчихсэн байсан Clippers-ийн удирдлагуудад гэхдээ 90 минут уулзсны дараа ч юу болсон бэхээр за үлдсэний жилийн гэрээгээ идэвхжүүлээд солилцоонд орохыг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд Houston Rockets-д очихыг өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж байгаа. Ягаад? Энэ San Antonio Spurs араас нь их бас яваг юм шүү. Тий. Би бол тэгж л одоо ойлгосон. Гэхдээ өөрөө ягаад Houston Rockets сонгох болов гэдгийг. Гэхдээ юу л байсан баг л та. Одоо нөгөө нөхдөөч уулзсан шүү дээ. Багтайгаа уулзахад хин ирж ийн тэр хуралдан тий. Одоо альтерны хэлдгээр яаж ямар шүү байдлаар танилцуулга тавьж байна. Ямар байдлаар явах юм бол үүдийн аврагах магадлалууд өгөх нь. Одоо Chris Paul авраг гэдэг зоол хэрэгтэй байна шүү дээ. А зүгээр өөрөө дотроо Spurs-ыг хүсэж ирсэн байх. А тэрний дараах ямар мэдээлэл гарсан бэ? Spurs бол бүр тийм actively гэдэг идэвхтэй хөөцөлтөөгүй. Тэр хүслийг бол юу гэдэг Greg Popovich болон RC Buford те Spurs-ийн менежер чинь. Тэд нар бол тэгж хамт холбогдож чадаагүй гэдэг юм гарсан. Тэгээд яагаад юу гэдэг юу солилцоо болсон бэ гэдэг шалтгаан бол юу гэдэг Clippers ашигтай байхгүй. Clippers бол зүгээр нөрөө чөлөө тагын гэрээгээд явчих бас болно. А тэгхгүйгээр оронд нэг юм авчих. Kevin Durant, LeBron James хоёр шиг бишээ гэдгээл харууллаа шүү дээ сая. Тэрс хүн чанарлаг. Яг бол зүгээр за би үлднэ гэж байгаа тэмэрч боломж байсан тийм ч солигдноо явна гэж хэлж байгаад багтай мөрчсөн оронд нь боломж авч үлдэж штэ драфт ирэх авчиж байна. Rockets өвчсөн бас ашигтай юм байна. Тийм амар ашигтай. Rockets ч дээрээс нь одоо Tucker нэмчлээ. Тэгээ би ч Tucker сүлд авсан юм шүү дээ. Тэгээд яг уулзалтанд дээрээс нь Harden Marta өөрөө оролцоод ингээд нөгөө Chris Paul-ын тэр нөгөө орох юуг нь аягүй хөтлөсөн уулзсан. Харин тэгсэн байна. Дээрээс нь энэ дэр бас нэг шалтгааныг зүгээр таамагтууд юм. Юу вэ гэхээр San Antonio Spurs багийн чиглэл нь өөрөө тодорхой болт. Яасан бэхээр одоо ингээд яг бүрдүүлсэн баг нь Lamarcus Aldridge, Kawhi Leonard гэдэг хоёр хүн дээр суйрлах гэдэг юм шиг боловч зүгээр юу гэхээр Lamarcus-ыг бас одоо нэг гэрийн дуусах хооронд асуудал гарсан шүү. Дөхөх болоод нэг солих асуудал яригдаад хэлсэн. Ерөөсө тохиромжгүй сэтгэл ханамжгүй бос юм. Тэр асуудал нь Chris Paul-ыг ер нь докторгүй баг байна тийм. Ингээ очсон чинь Aldridge явчих юм шүү. Тэрний оронд Houston очиод нэг жил туршаад үзчихээ л да. Тэгээд дараа нь шийдий гэсэн шийдвэр гаргахад хүрсэн юм шүү. Тэгэхээр Houston Rockets бол ямар ч гэсэн нэг жилийн гэрээ тэгээд Chris Paul-ыг байгаа бүхнээр дайшлаад үзээ дараа нь авах тухай яриад гаргах. Тэгээ би нэг бүр цагаар арай өөр харж юу гэхээр Chris Paul бол энэ тохироо хийхдээ эхлэх Houston-аар ярьсан байх хэвээр. Юу тэрний үг гэхээр Houston Rockets-ийн солилцоог нэг хүн үнэлэхээр л хийн. Тэрний үг гэхээр дараа нь урт хугацаанд үлдэнэ гэдэг ам байдлаар хот амлалтыг авсан л байгаа. Тэгэхгүй бол sign and trade хийж болно шүү дээ. Гэхдээ болно. Тэгвэл энэ чинь тэгсэн мөр шүү. Гэхдээ энэ чинь нэг өстө мөн шүү дээ чинь. Sign and trade шүү дээ энэ чинь. Хин Chris Paul өөрийнхөө багтайгаа гэрээгээд тэгээд sign and trade л да. Гэрээ хийгээд солиод. Гэхдээ энэ чинь урт хугацааны гэрээ хийсэн юм шүү дээ. Одоо extension хийн л дээ. Одоо энэ дээрээс нэмээд контракт extension хийж байна. Би бол энэ Houston Rockets нэг жил дээр ингээ юу гэдэг эрсдэл гаргаж хийсэн гэж бодохгүй байна цаана. А яг тэр талаар мэдээлэл гараагүй байгаа албаас одоо энэ гэрээ энэ чинь өөр албаас хийдэг үү шүү дээ бас. Тэгээд тэр Beverly багуудыг оруулаад ганцхан. Тэр Beverly ганцхан жил тэр үгүй явуулж гэж бас шүү дээ. Beverly хин юм байлаа. Бас хийдэг хүмүүс байсан шүү дээ. Тэр чөлөөтэй гэнэ болж байгаа. Beverly. Оо нөө хүмүүс нь. Sam Decker.
Лүү Уильямс. Лүү Уильямс. Тэгээ драфт ирэх. Тэр чинь бас айхтар юм үгүй болчих. Би нэг бол Яг нь дээрэс нь Крис Пол нэг түрүү хэлсэн нөгөө аврагын төлөө дайрна гэдэг байгаа. Зүгээр байхгүй энэ жил бас дайрах гэж үзнэ. Яг Хьюстон бол одоо ингээд Крис Полыг авснаар бүсийн аврагын төлөө бол асуудаг одоо ирэх гэсэн. Ер нь яригдах багийн нэг болчих шүү дээ шууд. Хартан дээр нэмэгдээ Крис Пол. За байж. Бүсийн аврагын төлөө Golden State Warriors-ыг энэ хоёр байгаад барах уу? Яаж гэдгийг асуу ярина. Тал барахгүй тийм. Харин тийм. Гэтэ Golden State одоо тэгэхээр наад хөлтийг одоо гаргах шүү дээ. Одоо дахиад чөлөөнөөс хэнийг авах уу гэдэг хүлээхгүй шууд нэг алмаа хийцэн гэж байгаа. Бүсийн финалд хүрэх магадлал байна тийм ээ. Warriors-ыг барна гэдэг дээр би бол эргэлзэж байна. Магадгүй Spurs-ыг бол барчих واخ. Тэгээ энэ сүлцээ болонгууд Крис Пол Houston Rockets шоунгууд би нэг л зүйл бүр үнэхээр итгэсэн тэр нөхөр. За Blake Griffin дагаарлаа. Өөр тийшээ. Энэ талаар бид нар бүгдээ ярьж байсан. Тийм би бүр өөр баг руу очичоосоо гэж хүсэж ийсэн. Бүр Griffin-ыг баг ягаад Lakers авч болдго юм болдооч гэж бодсон. Яг тэгвэл тэр Griffin-ийг яг авраг авах хэмжээний тоглогч биш байлаа гэж болгоч гой үзүүштэйс гэсэн юм болж байгаа байхгүй. Гой тоглогч. Энэ Black Griffin чинь тэгээд энэ жил бүр гой болоод шүү дээ. Ураа шиддэг болж байна. Ухаалаг болчихсон тий. Тоглолт найруулдаг хэмжээний юм. Энэ бол хараалаас хурдан холдуулъя гэж бодсон юм тий. Л та. Хараалаас хараалтаас надад чи хараалтаа багаас өөртөө итгэв. Үгүй тэгэл Griffin-ийг ягаад авч болоогүй юм бол гэж бодсон ч тэгээ харамсалтай тэгээд тим зүйл болсонгүй Blake Griffin багтаа үлдлээ. Тэгээд Blake Griffin-ийн хувьд чи нөгөө яг энэ солилцоо явагдаад дараа нь Griffin хаашаа явах уу гэд Griffin лөө чинь олон янзын багууд холбогдоод Clippers-тэй холбогдоод ингээ боо юм болж байгаа хоёр бол юу гэдгийг одоо чинь юугаа алдчихж штэ ахаа алдчихж штэ. Одоо ингээд ах トゥ хоёр ингээл дандаа хамт амьдэрдэг байлаа тий. Тэгээд ах нь яваад гэж байгаа байхгүй одоо гэдэг оюутан ах нь одоо зөвлөдөг бүх юм. Тэнгүүд одоо дүү ингээ ганцаараа одоо ар гэрийг авч явах тийм хариуцлага даалгавар үүдэж байна. Тэгэхээр чин Griffin ташгт угаасаа ах шиг бол айгүй багт шүү. Гүү. Тэгэхээр харин миний хувьд юу яаж хараад болохоор Blake Griffin бол энэ солилцоо өөрийнх нь шийдвэр одоо багт үлдэхэр болсон шийдвэр маш ихтэй болж байгаа байхгүй. Griffin гэдэг хувь тоглогчийн карьерийн хувьд хизээч Blake Griffin нөгөө франчайзингийн нөгөө нэг номер 1 сонголт байж үзээгүй. Одоо эд үе. Одоо бэртэхгүй л энэ хүн бол одоо энэ багийг одоо Blake Griffin одоо бусдад дуутах юм шүү. Над дээр ирээ та нар. Өмнө нь бол Крис Пол дууддаг байлаа ш магадгүй хүмүүсийг тий. Одоо Griffin тэгээд дуудах боломжтой. Дуудаад хүн ирэх болов. Харин тэгж ирүүлэхийн тулд мань хүн одоо өөрийнхөө карьерийг шинжлэх гээд байна л да. Энэ бол Griffin-ийн хувьд цоош нь эхлэл гэж би хараад байгаа байхгүй. Griffin 5 хараалаас арилгаж байгаа эхлэл нь энэ. 5 жилийн 173 сая долларын гэрээг Los Angeles Clippers багтаага байгуулад үлдэхээр шийдсэн нь бидний таамаглаж ирсэнээс таамаглаас огтөр үйл явдал болцсон. Гэхдээ сая эдрийн хэлсэнчлэн одоо Los Angeles Clippers багийн нүүр царай болсон тоглогч нь харахгүй Blake Griffin. Blake Griffin бага бүрдүүлэх ажлыг л одоо хийн. Одоо хийн шүү дээ. Дандер Жордтой хамт. Жорд устчаагүй байгаа үстэй. Нэг динзавар яваад байна. Орчин цаг юм. За тэгээд миний дараачаар тэгээ энэний шокроос гараагүй байлаа шүү дээ. Энэ шок яах вэ ийхүүгээд айгүй гоёор ингээд шоконд орсон ингээд мансуурлын байдалд явдаг шүү дээ. Ингээд юм яг тийм үед ингээд гадаа халуун бүр нэг юм ингээд алхаар зөхиод авлаа. Тэрний юу гэхээр Paul George Oklahoma City Thunder багт очсон явдлаа. Ёстой тооцоолдог. Бүр дахиад гайхсан биз дээ. Бүр зүүдтэй би ингээд явна гэж яхад бол бид нар бол за явчихад бол ямар нэгэн байдлаар ингээд за шок нь орохгүй болно те. Гэтэл Oklahoma гэдэг чинь өөрөө ерөөсөө нам зөхиоч. Тэр олон багаас те. Тэгээд бас маш хямдхан өгсөн шүү дээ. Драфт ирэх өгөөгүй. Oladipo Sabonis 2. Одоо хоёр энгийн үнээр солио болчихсон. Oladipo одоо энгийн хүн болчихсон шүү дээ. Одоо менежер Ibaka-гаар нь солилцлоо гэж яагаад л шүү. Тэгээд тэрс ямар Twitter дээр ямар мемэ гараад ирсэн бэхлээр Sam Presti ингээд цагтаараа баривчилж байгаа зураг оруулаад Sam Presti-ийн зургийг авчих. Яасан бэ гэж Индианаас шуулгаа ажиллая. Хулгай хэрэгээр баригдсан Sam Presti бол. Мань хүн бол ерөөсөө л одоо баг шилдэг эрх хүлэрний шилдэг менежерийн шагналыг эртхэн Sam Presti-д өгжээ баг гэмээр. Бүр тийм амар том үйл хийж байгаа байхгүй. Анализууд бүгд шоконд орсон. ESPN, TNT хямдхан шүү дээ. Бүгд NBA TV-ийн бүгд шоконд орсон. Тэгээд юу гэхээр Russell Westbrook багийн номер 1 байж чадна гэдгийг харуулсан. Paul George багийн номер 2 байж чадна гэдгийг бид нар мэдэн шүү дээ. Сайн туслах байж чадна. Сайн лидерч байж чадна, сайн туслагч байж чадна. Тэгэхээр юу гэхээр Sam Presti-г тэгж буруутахаас харахгүй л яаж ийм солилцоог Индиана зөвшөөрүүл чадваа. Тэр олон багууд санал тавьж байхад. Айгүй олон санал тавьсан шүү дээ. Одоо Westbrook тэгээд Enes Kanter-ийн будаа талбайн тоглоод идэрч өдөр бүр гоё болоод эхлэх юм шүү. Одоо тэгээд George руу эхлэх. Хамгаалт нь Robertson гэдэг мангас зогсож чадсан. Одоо Robertson бол өөрийнхөө үндсэн байрлалаар тоглож шүү. SG дээр. Яг үндсэн байрлал нь байхгүй. Би бол миний бодлол яг зүгээр энэ Paul George-ийн өөрийнх нь мэдлийн хэрэг биш байсан л да. Багийн. Paul George дахиад нэг жилиг зүгээр бас димэл алдчихлаа л гэж. Westbrook-ийн тоглож яах вэ? Мэдээж double эзэн хийхгүй шүү дээ. Одоо арай ч хийхгүй бохоо очиж. Хийхгүй л юм.
Одоо бол трипл дабл руу чичрэхгүй шүү дээ. Одоо өөр юм руу чичрэж Одоо өөр юм чичир маа. Чичрээ байна. Ухаан доош шүү дээ. Чичрээ байна одоо өөр шагнал руу өөр аврах цол руу чичрэж Чи одоо юу ажиллаж бүх юм авчлаа шүү дээ. Энэ юм чинь трипл дабл дунд жилчлээ, MVP шагналаа авчлаа, All Star MVP-г чичирж байгаад авцаанда бүх юм л одоо тийм ихөр одоо нэгэн долоод гэсэн Пол Жоржийг авч үлдэхийн тулд энэ чинь бас 1 жилийн гэрээр ирж байгаа шүү дээ. Авч үлдэхийн тулд бөмбөг өгөөд байгаа. Тэгээд энэ солилцоо явсан дараа нөө Леброны бичлэг гарч байна шүү дээ. Годомч нэгээд гараас хинч байхгүй болсон нөө Истед. Бүгд тэр Истед ганцаахна тэгээд доор нь за би ч насан туршдаа финалдах юм байна гэдэг. Тэр чи үсээ эдрийг биччихээ өстэй. NBC.com-ийн одоо ранкаар гаргасан шилдэг 15 тоглогч чинь 2 л Истед байна. Тэр нь Irving Libro 2, нэг багийн 2. Тэгээд Jimmy Butler явчлаа, Paul George явчлаа. Өөр ч бас явчлаа. Бас нэг юм гарсан байна. Истийн бүх хотын гараанд тавьж чинь Брэдли би Wall Леброн нөгөө талч энэ бэг нэг хоёр доо гэх шиг. Энэ үнэн утгаад тийм. Энэ утгаачлаа. Гэтэ яг энэний югаар бид нэг юм мэдээд эдрийг хэлсэн үнэн шүү дээ. Сүү ямар ч гэсэн 3-4 жил бол финал дахиад Леброн гарах юм байна гэдэг. Биш өхөө зодог тайлтлаа байхгүй да. Зодог тайлтлаа тийм. Гэхдээ зодог тайлтлаа Иргэжлээс хүмүүс орхиулгүй. Истээс явахгүй бол. Истээс явахгүй. Иргэжл хүн эрхүүлэхгүй дээ. Тэгэхдээ чи 2 лиг бол аваагчул яхаа. Истэн доотлыг болоод Дээдлиг бол Леброн Вест рүү явж таа. Тэгээ нөгөө Английн Премьер Лиг доош ундаг, доотлыг 3 унж мууд ингэдэг. Тэгэхгүй бол одоо ч бодох. Ой манай Булс плей-офф гарлаа. Булс плей-оффт гарлаа яал. Булс плей-офф. Булс мар гарч шүү. Яг доотлогийнхан плей-офф гэж. Манаас Lakers нөгөө плей-офф мултарсан гэсэн дээдлигийнхан плей-офф. Та тэгээ доош ундаг шүү. Манайх дээш. Араа онкон тэр зүгээрээ тэр санаа. Ямар багууд гарч иж байна гарч ирнэ гэж бодож байна. Гүмтгүй Lakers гэхдээ ямар ч юм бүүслийн дээр байна. Биш East-ийн ямар баг гарч ирнэ гэж бодож. East-ээс хинч гарч ирсэн хамаагүй өсөөд рүү ялагч нь Cleveland гэж. Тэгээд одоо хэдэн жилдээ хамаагүй. Ганц өрсөлдөх найдвартай нь Paul George л байсан байхгүй. Өрсөлдөгдөг нь ч угаасаа Paul George. Одоо Boston за яг энэ дараа нь ирэх. Тэгээ Boston одоо юу хийхээс л хөвгцүүд хамаарна. За. Хэдэн дараа бид чөлөө даганд тэгээд хэн нэлээд хүчрхийг бослохыг хүсэж байгаа хэн хүчрхийг хിവэрээ үлдээд байгаа тэр талаар ярилцуулнаа. Би бусдаас онцгой. 90 хоногийн 3 төрлийн хязгааргүй багцаас аваад би брендинг 2017 оны шоунд оролцоорой. Би брэнд. Нөхөр, дурал, хуваалц, Pipero. Албан ёсны дистрибьютор Green City. Бажида баяр хүргэе. Яг гэвэл энэ хүн яг драфтад орж ирэхээс нь Curry-г дэмжижсэн. Тэгээд Curry NBA-гийн түүхэнд хамгийн үнэтэй гэрээг өчтөр илүү өнөөдөр илүү өчтөр хийсэн шүү дээ. Өчтөр. Альбасаар болоогүй л байгаа. 5 жилийн $201 сая гэрээг Golden State Warriors багтаа хийгээд үлдэхээр болсон гэж. 201 нь бүр авах хэмжээнээс нь бас 4 саяар баг гавд одоо. 205. Бонус орсон ороогүй баталгаат юм уу? Энэ бол баталгаа. Тэгэхээр энэ дээр нь ямар нэгэн опшн байхгүй. Өөрөө туслах опшн байхгүй. Тэгэхээр багийн туслах боломж байхгүй. Ерөөсөө 5 жилийн мөнгөөр байна. Карьер дуустал. Нэгсэндээ яг 5 жилийн дараа гэхэд юу гэдэг нь Curry-ийн карьер ямар байдлаар байх нь гэсэн. Ямар ч байсан лид үеэр дуустал байна. Тэр боломжтой байна шүү дээ. Жилийн 40 сая гэж байна. Амар шүү дээ. Тэгээ би зүгээр ингэж бодлоо. Яг одоо Curry нөгөө Curry ч бас нөгөө бага айгүйх боддог юм шүү дээ. Golden State-ийг угаасаа өмнөх хийсэн гэрээ чи бага бодсон л гэрээ. Гэсэн шүү дээ. Айгүй бид нар бол мэдэх ёстой сая MVP хүн гэхэд ерөөсөө жилийн 11 сая долларын цалин авч тоглож байгаа байхгүй. 11 хагас 12 хагас гэж дуусчихсан. Энэ бол энэ MVP тоглогчдод бол одоо супер одод бол хамгийн бага цалин шүү дээ. Тэгээ одоо энэ 40 сая гэхдээ одоо агри босон ч гэсэн нэг юм хүлээж авах гэж бодож байна. Одоо нөгөө бага
Одоо эгийг бол аваад үлдэх юм уу яах юм одоо ингэ юмнууд яриад байдаг ш зөндөө юм ярьж байгаа ш тий чи саний байсан байгаа авч юм. Дээрээс нь KD одоо бүгдийг хүлээж байгаа ш тий. Тэгэхээр магадгүй энэс суулж ахаад тохиролцоонд хүрсэн ч гэсэн үзэглэг байгаа ш тий. Тэрэн дээр дахиад жоохон өөрчлөгдөж магадгүй. Багс. Ари яага үзүүлэхгүй байгаа нь гэхэлэр чинь хэнийг хүлээгээд байгаа байхгүй? Дүрантыг хүлээгээд байгаа байхгүй? Дүрэнт ч өөр болохоор бүгдийг хүлээгээд байгаа ш. Харин тэгвэл тэр чи одоо чинь цаана одоо чи амар юм болж байгаа шүү дээ. Хэдийгээр Стеф Curry Дүрант хоёр нэг баг байгаа ч гэсэн яг гэрээ тохиролцоо тэрээр хоорондоо харьцахгүй шүү дээ. Нэг хоорондын менежерүүд хоорондоо мөнгөний төлөө нөгөө нэг багийн менежерүүд харьцсан чи хоорондоо бас тодтомжоор Ирвал цаана явж байгаа шүү. Тэгэхээр энэ багийн номер 1 нь хин Дүрант одоо магадгүй юу гэдэг 205 сая гэрээ их юм. Тэгвэл Стеф ямар санагдах вэ? Тэр нь цаагаараа бас лаграл үүсэх боломжтой. Яг гэхдээ бол хоёулаа нэг юм хэлсэн болоогүй. Өдөрлийн туршид хэлсэн байгаа. Би тэр бол багийнхаа 205 сая хийх боломжгүй болчихсон. Харин тэгэхээр энэ гэрээ хийх ягаад албисаар хийхдэггүй вэ? Ягаад Стеф Curry гаруусыг зураад гэрээгээ бариад зураг авахлахгүй вэ? Дүранттай Warriors тохироогүй. 7 сарын биш. 7 сарын 6-нд бүгд зурна. 6-аас зурх юм уу? 6-аас зурна. Би бол тийм мэдээлэл авсан. Энэ тийм мэдээлэл 7 сарын 6-нд бүгд албасаар зурна шүү дээ. Тийм үү? А биш ээ. Андуурж байна. Free agent тоглогч нар 7 сарын 6-нд зурна. Тэр бид нөө resign хийж байгаа болохоор тэгээд би ингэж байхгүй. Авра баг. Сайн авра болсон. Мэдээж дараа жил дахин авра баталгахыг хүсэж байгаа. Тэгэхээр нөгөө Кэдүүл хэлсэн мэсэн шүү дээ. Корич хэлсэн мэсэн юм. Бид нар нөгөө бага авдахын тулд нөө салангаа бол багасгахжул боломжтой асуудал байхгүй. Тэгэхээр Стеф салангаа багасгасан. Гэхдээ үзлэг байгаа шүү дээ. Стеф багасгах яг хурдан багассан учраас энэ журдан бага бодоод хамгийн баг салангаар сая 5 жил явчихсан. Одоо энэ мөнгө хийх боломж нь энэ шүү дээ. Өмнөхдөр мөнгө хийж чадаагүй шүү дээ. Гэхдээ Under Armour-ийн цалин энэ цал хийдвүлээ. Тэр бол туслаа. За тэгээ Игудалаа үлдсэн. Одоо Игудалаа дээр Спурстой уулзлаа. Игийг маш олон баг сонирхсан шүү дээ. Хамгийн сүүлд үгүй Houston Rockets-той уулзаад шууд бүгд гүйгоо цуцсан байхгүй. Бүгд уулзсан. Тэгээ тэрний араахан мэдээлэл гарсан. Игудалаа багтаа 48 сая. Houston Rockets-той уулзаад болчхоор нь би Houston-д орохоор болчлаа гэж баярлсан шүү дээ. Хүн болон яг тэгвэл би энэ Golden State-с игийг яваад арай тэнцвэртэй зогсоцмоор байгаа. Тэгэхгүй Игудалаа шиг энэ чадвартай тоглогч 33 настай 36 та хүртэл яг энэ формо барьж чадна. Энэ 3 жил ингээд дуусал. Тэгэхээр юу вэ гэхээр энэ үн чинь өөр Houston Rockets, San Antonio Spurs очих юм бүр илүү гоё юм байна. Тэгээ би бол нэг зүйлийг эндээс авахарч юу гэвэл Игудалаа багуудтай уулзаа эсвэл гадуур ингээд ерөнхийдөө өөрийнхөө юу сонсож нэг би ер нь хэр үнцэнтэй байна гэсэн чинь өөрийнх нь өсчихсэн юм үнцэн хүрээгүй юм шиг үлээ. Багууд дөрөөсөн маань үнийг ерөөсө хөвшин тоглогчтой одоо үеийн өнгөрцөн гэж хараад угаасаа Warriors очихдоо өөрийнхөө карьерийг алаад очсон шүү дээ. Манай хүмүүс сэрийн тоглож болоод очсон. А финалийн MVP бол бид нар ганцхан зурлаас л харсан. Бос үеднүүд маань хүн бол тийм төвшөнд бол болоогүй шүү. Өлийн төвч тийм байгаа үү? Тийм. Тэгэхээр учраас ерөөсөө манай хүн бол за тэгвэл би одоо нэмүүлсэн аврагын хараас дахиад явъя да гэж шийдсэн гэж би бодсон. А яраа мөнгө утсан бол үнэхээр илүү цалин ирсэн бол манай хүн илүү цалин аваад өөр бод утсан л байна шүү. Одоо энэ ч мөнгө их сүүлийн боломж шүү. Гэхдээ яг хөтэ мэдээж хэрэг бол нэг тэгж амар бол угаасаа өөрийнхөө насны явцсан хөшин ветеран гэдэг өөрөө мэдж байгаа шүү дээ бас. Ямар хүн хэмжээнд байгаач мэдж байгаа. Гарны тоглож явах үгүй юу те. Тэгэхээр угаасаа 3 жилийн 48 бол тэр энэ хүнд бол хамгийн амар нь миний хайжсэн юм. Игудалаа ингээд өөр багт очих тухай яригджсэн чинь энэ орон чи ямар ч юм марсан. Руди Гэй Warriors-ыг авна гэдэг ярьсан баггүй. Тэр эгийг бас үлдэхгүй бол Руди Гейг авна гэдэг. Тэгээ Руди Гэй сэлгэнээс ихэр чинь Руди Гэй яг хамгаалтын үеийг удаатай харьцахгүй ч гэсэн Sixers-ийн тоглогчид бүр галзуурах гэдэг. Тэгээ юу гэдгийг одоо бүр Дэвис бүр ухаалдан. Тэгээ би оргийг баг үлдсэн дээр. Би ингэж утсан. Игудалаа өөр баг руу очиод хин ирэх юм бол одоо Руди Гэй ирэх юм бол Руди Гэйгийн энэ хоёрын чинь нөгөө IQ шал өөр байхгүй. Шал өөр тийм. Тэгэхээр Игудалаа бол багтаа цэлгэнээс гарч иж байгаа 20 минутаа 60% 60-аас 70% ашигтай өнгөрүүлдэг шүү дээ. Руди Гэй бол 20-аас 30% ашигтай өнгөрүүлэх цэлгэнээ тоглож болох байхгүй. Тэгэхээр Руди Гэй ирээд ингээд гой холдоод ингээд бантан болоод. Тэгтээ би бол нөгөө талаар нь юу гэж харсан вэ? Бантан босонгүй л дээ. Энэ багт чинь IQ-тай байх хэрэггүй байхгүй. Та Жавад Макийг харахтаа. Жавад Макийг Жавад Макийг IQ хэрэггүй шүү дээ. Жавад Макийг системд бүгдийг заагаад чир ямар ч мангар орно. Дээрс нэг бааж ороод 2 ороод унжиж. Дээрс мангар хийж байгаа юм биш. Энэ цай мангар гэж хэлсэн болохос би хэлээгүй ч байна. Одоо богомос бургаар ойлгоод идрээр бааж байгаа мангар гэж дуушлаа гэдэг. Дээрс нэг юм байгаа байхгүй. Нөгөө багууд нөгөө аврахын тулд витаминиум гэдэг одоо нэг юм юу байгаа шүү дээ. Энэ бид нэг тийм цалингийн тэрний дэг бол 800 мянга сая долларын гэрээ. Одоо 2.4 болцсон. Нэмэгдээд 800 байсан шүү дээ. 800 байсан сая доллар амар. Энэ яг энэ жишгээр одоо хин сая ирээд түрүү жил Дэвид Вест түрүү жил Сан Антониод яг тэр гэрээг хийгээд энэ жил дахиад тусаа дахиад энэ жилдээ нэг жилийн гэрээ ихэд орж ирсэн. Дэвид Вест үлдэхэр болсон бас. Бас үлдэхэр болсон. Шон Левингс үлдэхэр болсон. Тэгэхээр витаминиум гэдэг чинь өөрөө нэг за одоо 2 сая доллараар үлдчихэж байгаа юм ер нь. Тэгэд хажууд нь ийг 48 сая доллар авчиж байгаа шүү дээ.
хангалттай цалинтай яг игэл бол. За Warriors-ийн талаар хэрэг дуусах байх угаасаа утгахгүй. Тэгээд дахиад дараа жил ч угаас финал өдөрлийн турш бид нар зөндөө ярина. Тэгэхээр одоо өөр баг өөр тоглолчийн талаар ярина. Тэр нь хэн бэ гэхээр одоо олонний анхаарлын төвд байгаа ганцхан сингл бүсгүй үлдсэн. Ямарг тийм. Энэ орны шүү бас. Идрээ юмнуудыг ямар байлаар харьцуулах юм дээр Андре Жордан энийг одоо Кемри сам анги те. Кемри сам. Энэ чинь сингл бүсгүй. Дөрөтийг хараалч дуустгүй гэх те. За тэгээд үрд бол ер нь бол өөрийнхөө гэрээг бол сонгохгүй гэдгийг хэлсэн. Өөрийнхөө одоо эрхийг эдэлж албан сурчлуулыг нь болцсон. Энд дээр цөмөр гоё ярилцаад яг хааш орох бол Гордон Хьюард хамгийн ихний уулзсан баг нь Майами. Юу гэж үлдэж байгаа юм. Майами Петрайли ч том хамгийн гой сонголт. Яг үнэндээ Гордон Хьюард. Яагаад тэр зүгээр аваад тохоод авах яг үнэндээ Руди Гоберээс нь тутахгүй төв байна. Тэгээд дээрээс амьдралынх нь тим маягийн шалгуур. Гордон Хьюард чинь анх ийм тэнэг бүсний цэцэлд оржсэн бол одоо залуу болчиход байгаа. Одоо Майамид очиж борлоод бүр гой залуу болмоор. 30 дахь нэг хамгийн өдөртөгөөс номер 1 тийм юу 6 цэнгийн хотод очих. Амралт 6 цэнгийн хотод очих гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ чинь амьдралын өөр хэм маягийг хүсэх юм бол хүссэн үсээгүй авах цалингаа авах учраас явж магадлал өндөртөг. Тийм учраас түрүүлж Майамидийн саналыг сонсож байгаа болоо гэж бодоод явчаасай. Би одоо бүх юм ингээд оронгоос нь. Гэхдээ за би бол зүгээр өөрийнхөө үнцгийг. Гэхдээ ядаж нэг нь дорн руу явуулдаа тэр хөгжлийн дорндод босс тэгээд бас баг байхгүй. Тэр чи бэлэх гэдэг. Гэхдээ байж ингээ. Ер нь хөгжлийн лиг чинь нөгөө Gatorade брэнд ивент тэгэхэд G лиг болсон юм лээ. Тэгэхээр одоо East-ийг D лиг гэж нэрлэж байгаа. Бүр G-ийнхээ доор оруулах. Үгүй яг G-ийн дээр байх байхгүй. Ер нь зарим D-лигийн нөгөө G-лигийнх нь багууд баг гинх зарим баг. За тэр яг бай. За Гордон Хьюард дээр ийм яриа гарсан юм аа. За. Одоо ерөөдөө Бостонтой холбоотой яригдсан л та. Одоо Бостоноос хоцорлоо. Их эзний дараа өнж гэдэг шиг. Дэнийг энжтэй ингээ бүр албар баларчлаа. Драфтаас хойш. Юу тий өөрсдөө авыг гэж хүссэн тоглогч драфтер бэлгэлээр нь ирсэнгүү. Аргаа ороод хүсээгүй тооцоолгоос нь урагч авчлаа гэж нэг зүйлд гараад. Дараад нь одоо Жими Батлерын солилцоо яваад өгчлээ. Пол Жоржын солилцоо, Блейк Гриффин үлдэхээр болчлоо гэдэг. Ерөөсөө ерөнхийдөө өөрсдөө нөгөө тоож хэлж ирсэн эхний 3 сонголт байхгүй болчихсон. За яг магадгүй эхний сонголт нь Гордон Хьюард байсан баг. Тэгээ Хьюард бол шийдвэр гаргах болоогүй юм л та. Тэгээ одоо Дэни Эйнж Гордон Хьюард авахгүй бол Босны фэнүүд бослог гаргахад бэлэн байна гэсэн. Тим мессээ сүүлийн бараг 2 өдөр гарсан. Тийм үү. Тэгээд давцсан фэн. Хэрвээ одоо Гордон Хьюардыг авахгүй бол Бостон бол Кливлендийг хожих хэмжээний баг болж чадахгүй. Хьюардыг авах юм бол өөр хэм байгаа. Заахгүй. Рудигээ заавчлаа тийм үстэй. Тийм учраас одоо Хьюардээс гэхдээ Хьюард юу хүсэж байгаа гэдэг нь хоёр дахь асуудал болж байгаа байхгүй. Мань хүн багийн одоо франчайзингийн фейс болохыг хүсэж байна уу те. Тэгвэл Майами жишээл. За тийм болж шít Майами авах. Эсвэл аврахыг хүсэж байна. Гордон Хьюард аврах авах хүсгэд хитрхи залуу байх. Харин хитрхи залуу. Тийм учраас би бол яаж тийм учраас баг Майами руу очиж арьсаа борлуулах хэрэгтэй байхгүй. Ийм цаг арьсаа. Та тэгж бодож байна. За чи үл бодож байна. Би болохоор энэ чи руки тоглогч биш. Софомор тоглогч биш. Бас чи хангалттай энэ бид эдэншилсэн тоглогч байхгүй. За. Ихний том гэрэн л үстэй чи хийж байна. Одоо их ч тийм Макс 2 гэрээний ихнийх нь. Тэгэхдээ Бостон гэдэг хот бол өөрөө юу гэхээр нэг цагсан мөнгө хот. Түүхтэй хамгийн хэвд. Тэгээ дээрэс нь одоо нөгөө D-лиг рүү чинь D-лигт чинь одоо контендер болж үзэх хэрэгтэй байсан. Яг тэр айгүй амархан болчих. Бүсийн авраг болоход бол айгүй амархан болчихлоо шүү дээ. Ер нь ганцхан багтаал үлдэх үзэх байхгүй. Плей-офф 1-2 дугаар шат бол айгүй easy. Тэгээ ганцхан 3 дахь айл үз. Тэгэхээр энэ хүн яагаад тийш дэмжлэхгүй гэж. Гэхдээ би бас тэгж хараад байгаа шүү дээ. Би бол бодож айгүй амархан идрээ айгүй гоё тайлбарлалцсан. Өдрийн тайлбар. Аврагын төлөө зүтгэхэд арай хитрхи залуу байна. Тэгээд хизээ. Өдрөөл тэгж бодож байгаа юм шүү дээ. Би ч гэсэн амар санал гэнэ. Яг тэнд ч арьсаа борлуулалт л даа. Ямар хэцүү юм. Гоо. Би бол өндөө Бостонд очиосоо гэж бодчих. Бостонд очиод ядс нэг Кливлендтэй нэг алдцдаг тий. Хэдүүлээ ингэдэг шүү дээ. Хэдүүлээ дандаа ингээд одоо жишээ нь энэ цугад ярихаар бид нар тэтгэдэг Америкийн бүх хотоор жишээ нь явж үзээгүй. Түүнээс хотуудын онцлог юуг нь мэдэхгүй. Тэгтэл тэр нөгөө гэрээ хийж шалтгаалдаг өөр маш олон хүчин зүйлс байгаа. Тэрний хамгийн бидний мэддэг хамгийн гоё зүйл нь юу гэхээр Майамид очсон наранд бие шуурдаг л байхгүй. Тийм учраас л гэж яриад байгаа. Угаасаа амар зугаалгын мөнгөтэй хүмүүс ч мөнгө өрдөг л далаа хэрэгэл гэдэг шүү дээ. Тийм учраас зүгээр тэтгэдэг хангалттай мөнгө нэг чинь дээрэс нь бүрэлдэхүүн яг оо жүүштэй white side дра гэж байж болно шүү дээ. Яг энэс өмнө яг